Зүрхэн цээжний зүүн хөндийд дээрээсээ доошоо оройн хагас зүүн тийш чиглэсэн байрлалтай байж хүний амьдралын гол тэжээл болсон цусыг их бага эргэлтийн тогтолцоогоор дамжуулан эд эрхтнүүдэд түгээн хүргэж байдаг амьдралын чухал эрхтэн юм а. Зүрх судасны өвчний дараах завь руу зөнхлөн тохиолддог. Үүнд өвдөх, амьсгаадах, зүрх дэвсэх, ханиалгах, унах, хавгнах, бусуу завир буюу диспепси, гидсээр өвдөх, төв мэдрэлийн системийн талаас гарах өөрчлөлт халууралт зэрэг болно. Зүрх судасны эмгэгтэй өвчтний түүхээс нас, хүйс, мэрэгжил, удамшлын анамнезыг анхаарч дэлгэрэнгүй тодруулж авна. Зүрх судасны өвчтнийг тодорхой дистраллаар үзнэ. Өвчтний байрлал, нүур царайны илрэл, биеийн төрөх, тэжээлийн байдал, арьс, үзэгдэх салстын байдал, хаван, хүзүү, уушиг, хэвлийн эрхтэн, зах хязгаарын эрхтний үзэлгийг хийнэ. Өвчтөн албадмал байдал байх нь оншийн ач холбогдолтой. Зүрх судасны өвчтөн албадмал суугаа байдал байхыг ортопнойгийн өвчтний байдал онш тавихад нөлөөлдөг. Жишээ нь титмийн гаралтай хүчтэй өвдөлтийн үед өвчтөн маш их анхаарлаа төвлөрүүлсэн, арьсан цайвар нүдэн айсан, дууга хурааж бие чагнасан байдалтай байна. Дөрвөн хүлэлсэн байдал нь перикардын хөндөд шингэн их хөрөмтлөгдсөн үед гарах ба энэ өрмөц шинж юм. Анхны харалтаар шууд оншилж болдог. Биеийн төрөх тэжээлийн байдлыг харж асценик, гиперстеник тип тураа зэргийг тодорхойлно. Зов шансан хацар улаан, акарцианодтай, царай шингэн цайвар гүлгөр, эсвэл ама хагас ангааж агаар айлуулах авах гэсэн ирмэлзэлтэй гэх мэт өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглана. Арьс алстыг өдрийн гэрэлд эмэгтэйчүүдэд косметикийг арилгаж харах ба арьсны өнгө уян хатан чанар тууралтын онцлогийг тодорхойлно. Гар хөл хүйтэн лугшилт байгаа эсэх, өнгө хуруу хүмсний өөрчлөлтийг харна. Жишээ нь баруун зүүн зүрхний цус холиодох, сепсийн гаралтай эндокардитийн үед хуруу бөмбөрийн дохиур шиг хүмсэн цагны шил шиг болдог байна. Хүний вены тромбозыг илрүүлэх зорилгоор өвчтний өвдгийг нуглаад шилбэний булчингийн сулалж, эрээн булчинг тэмдэрэхэд өвдөлттэй байх ба заримдаа венийн замын дагуу өвдөлт мэдрэгддэг. Гойны дотор талаар венийн дагуу тэмдэрлэлт хийхэд өвдөн, хөлөө тэнээлгэж байгаад тавхайг нуглахад өвдөлт илрэх ба үүнийг гомонсын шинж гэнэ. Хаванг үзэхдээ шилбэний хянганы яс, ууц нуруу гэх мэт ястай газар дарж үзэн, дарахад хонхорхоо үүсэх ба дарснаас хойш айжмаар арилна. Хавангийн үед арьсны гүйлгэрийг ялтгар зөөлөн байх ба удаан хавгнсан үед хатуурч дарахад хонхоох нь төвөгтэй болно. Зүрхний гаралтай хавн хөлийн шагаанаас эхлээд өвдөг гуй, ууц, бэлэг эрхтэн, хэвлийн хөндийгсэн чиглэлээр доороос дэше хавгна нь өнгө нь хөхөвтөр туяатай байдгаараа бүрнийхоос ялгаатай. Эмч өвчтний баруун гар талд байрлаж үзэлгийг хийнэ. Хэвтэй байрлалд өвчтний зүрхийг харна. Зүрхний овойлт байгаа эсхийг тодруулна. Перикардын хөндийн шингэн их байх тусам хавирга хоорондын зай гөлийж байхгүй болно. Зүрхний орчим янз бүрийн пульсаач байгаа эсэх. Үүнд зүрхний өөрийн болон оройн түлхэлт, аюулхай орчинд пульсаач байгаа зэргийг харна. Том артер венийн судснуудын багц арьсан доогуур байрлах тул хүзүүг ажиглах нь цусны эргэлтийн үйл ажиллагааг онцлоход чухал түлхэц өгдөг. Баруун зүүн гүрээний артерийн пульсацийг хооронд нь харьцуулж харна. Хүзүүний венийг харж төвийн венийн талаарх мэдээллийг авна. Төвийн вений мэдээллийг суугаа болон босоо байрлалд харагдахгүй. Эсвэл бага зэргийн пульсацтай харагдах тул хэвтэй байрлал илүү тохиромжтой. Иймч өвчтнийг суугаа байдалд оруулж баруун гар талд нь байрлана. Зүрхний ортмыг тэмдэрэхэд зүрхний оройн түлхэлтийн эрчим, шинж чанарыг тодорхойлж, харагдах пульсацийг тодруулж, цээжний хинхэрцгийн чичирхийлтийг илрүүлнэ. Ийм хэржигнүүрийг муурын хэржигнүүр гэж нэрлэдэг.
Зүрхний оройн түлхэлтийг тодорхойлохын тулд эмчийн баруун гарын алгыг шинжлүүлэгчийн цээжин дээр өвчүүд талд тавьж, хуруунуудыг суг руу чиглүүлэн 4-7 дугаар хавирганы засар хөхний орчин байрлуулна. Эмэгтэйчүүдэд урьдчилан зүүн хөхийг дээш баруун тийш нь болгоно, гарын алганд оройн түлхэлтийг мэдэрнэ. Дараа нь 3 хурууны төгсгөлийг цээжний хинхэрцгийн гадаргууд перпендикуляр тавина. Хэвийн үед зүрхний оройн түлхэлт 5 дугаар хавирганы завсар эгэмний дунд шугамаас дотогш 1-1.5 см байрлана. Оройн түлхэлт тэмдэгдсэн тохиолдолд түүний шин чанарууд болох талбай, өндөр, хүч, уян хатан чанарыг тодорхойлно. Хэрвээ оройн түлхэлт их талбайг хамарсан байвал хил хязгаарыг өөрөөр хэлбэл төгөлдөр буй талбайн хамгийн зүүн ба доод хилийг олно. Оройн түлхэлтийг олохдоо өвчтний биеийн дээд хэсгийг урагш бүхийлгэх эсвэл гүнзгий амьсгал авах үед тэмтэрвэл зүрхэн цээжний хингэрцгийн хананд илүү нягт наалдаж оройн түлхэлтийг тодорхойлоход дөхөн болно. Судасны лугшилтыг тодорхойлдог гол арга нь судас тэмтрэх явдал юм. Тэмтрэлтээр судасны агшилтын хэмнэл, ижил байдал, давтамж, хүчтэй, дүүрэл, хэмжээ, хэлбэрийг тодорхойлно. Пульс хоёр талд өөр байж болох тул тэмдэглэлтийг эхлэхдээ шууны артерийн улнарисыг хоёр гарт нь зэрэг тэмдэрдэг. Баруун хөмсгөний өмсгөний дээд хэсэг эмч баруун гарын 3 хурууны өндгөөр чанга бусдаарч лугшилтыг мэдэрнэ. Зүүн талын чамархайн лугшилтыг эмч зүүн гараараа үйлдэнэ. Хүрээний артер хоёр талд үзэх ба өвчтний толгойг үзэх гэж буй судасны эсрэг тал руу эргүүлж мускул стernocleidomastoideusийн дотор ирмэгт эмч эрхий хуруугаа байрлуулан тодорхойлно. Өвчтөн гидсээр нь доош харуулan хэвтүүлж өвдөгний доорх артерийг тэмтэрч болно. Тогшилтоор зүрхний болон судасны багцны хэмжээ, байрал, конфигурацийг тодорхойлон тогшилтыг өвчтний болсон эсвэл суугаа байдал, цөөн тохиолдолд хүнд үед хэвтэй байрал. Харьцангуй түлхий чимээг тодорхойлохдоо дуун зэргийн эрчимтэйгээр хавирга завсраар тогшин, баруун хилийг олохын тулд эхлээд баруун уушигны доод хилийг олно. Үүний тулд өвчтний баруун гарыг толгойн ард байрлуулахад хавирга өргөгдөн, хавирга хоорондын зайн өргөсөж тогшоход хялбар болно. Плисметр хуруугаа хавиргатай параллел байрлуулж, элегний дээд хил буюу түлхий чимээ гартал тогшино. Дараа нь хуруугаа хавиргатай перпендикуляраар тавиад өвчүү рүү чиглүүлэн тогшдог. Одоо та бүхэн хавиргатай параллелаар тогшиж буйг харж байна. Нэг хавирга дээшлүүлж гараа перпендикуляр тавин өвчүү рүү чиглүүлэн тогшилтыг хийж байна.